За сайн байцгаана уу? Сувдаар энцэн дорж подкастын сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн бичлэгээрээ бид тархиа өөрчил гэж юу гэсэн үг юм бэ? Тархиа програмчлах тухай шат дараатай манай тархиа өөрчил сургалтын дээр яригддаг эдгээр агуулгын талаар та бүхэндээ танилцуулга бичлэг хий гэж бодсон юм аа. За тархиа өөрчлөх гэдэг тархиа програмчлах гэдэг зүйлийг ярихын өмнө эхлээд хэдүүлээ тархи гэдэг нь яг ямар эрхтэй гэдэг талаар сайхан тодорхой ойлголттой болъё те. За тархи гэдэг маань өөрөө компьютероор жиших юм бол бидний одоо энэ компьютерийн нөгөө дээл боловсруулах хамгийн гол тооцоолон бодох хэсэг нь гэсэн үг. Тэгээд энэ тархи маань өөрөө тархи нугасны тогтолцоо гэж явдаг. Тархинаас нугас гараад, нугаснаас мэдрэлийн судсууд гараад тэгээд энэ мэдрэлийн судсууд энэ тархи нугас маань өөрөө биднийг амьдралыг удирддаг. Тархи бол ерөнхийдөө бол хүний биеийн 2% эзэлдэг ч гэсэн хүний ялгаруулж байгаа одоо хүний энэ биеийн боловсруулсан бүх аминдын уурга, шимт хижээлийн эрчим хүчний 20-30% эзэлдэг ийм том эрхтэн гэж байгаа байхгүй юу. Тэгэд энэ тархи бидний амьдралыг яаж удирддгийг гэхээр бид нар өмнөх өдрийнхөө бодлын 95%-ийг маргааш өдрөнд давтан бодох маягаар бидний бодож байгаа бодол, мэдэрч байгаа мэдрэмж, бидний тархинд байгаа ой санамж, бидний тархинд байгаа итгэл үнэмшил, програмууд, хүсэл эрмэлзэл гэх мэт эдгээр зүйлсүүд нь бол бидний нөгөө аз жаргалтай хүн байх уу, зовлон шаналтай хүн байх уу гэдгийг шийддэг. Тархи гэдэг маань өөрөө компьютероор бол хардвер нь харин тархинд байгаа энэ ой санамж, итгэл үнэмшил, програмууд, хүсэл эрмэлзлүүд, бодлууд, мэдрэмжүүд маань өөрөө энэ компьютерийн софтвер програм гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тархи бол өвддөггүй эрхтэн гэд алдартай байдаг те. Тархины мэс заслыг хийхдээ унтуулагчгүйгээр, өвчин намд авчгүйгээр хийдэг. Тэгэхээр тархи маань өөрөө өвчин мэдэрдүү ийм эрхтэн. Гэхдээ маань өөрөө ийм өвчин мэдэрдүү эрхтэн учраас тийм ээ бидний энэ аз жаргалтай програмтай байна уу, зовлон шаналтай програмтай байна уу, энэ бол тархины хувьд нэг онцгийн асуудал биш байдаг. Тэгэхээр зүгээр л өмнөх өдрийн 95%-ийг хаш өдрөнд давтах байдлаар бидний амьдралын 95%-ийг тэнд гүн бат суугдсан програмууд, ой санамжууд, хэл үнэмшлүүд, хүсэл эрмэлзлүүд гих мэтчлэн софтверүүд нь шийддэг байна. Тэгэхээр тархины хувьд бол ямар софтверын түүнийг зүгээр уншуулад явчихна. Харин бидэнд байгаа энэ софтверүүд буюу бидний зан чанар, ааш авир тийм үү, хувцлалт, өөрийгөө илэрхийлэмж, идж байгаа хоол унд, өөртөө бий болгосон дадал зуршил, бидний энэ ааш авир тэ өөртөө ихтэй зан чанартай юм уу, зориг мөрөөдөлтэй юм уу, бусдад найрамдалтай харьцдаг юм уу гэх мэтчлэн эдгээр софтверүүд нь биднийг нэг бол аз жаргалтай хүн байлгана, two бол айц түшүүртэй, утга учиргүй эргэн тойронтойгоо юм ойлголцол багтаа байх юм бол бид нэр зовлон шаналтай хүн байна гэх мэтчлэн тархинд суугдсан софтверүүд нь бидний ааш авир, итгэл үнэмшил буюу personality гэдэг зүйлийн 95%-ийг тодорхойлдог байна. Тэгэхээр энэ тархи гэдэг эрхтээ өөрөө юу хийдгийг гэхлээр бидний энэ тархинд байгаа энэ софтверүүдийг зүгээр өөрийн тархиндаа байгаа энэ тооцоолон бодох төхөөрөмжүүдийг ашиглаад мэдрэхүүгээр ирж байгаа мэдээллүүдээр үндэслээд зүгээр тархи маань үүнийг боловсруулдаг. За тэгээд энэ боловсруулсан мэдээлэлээ нугасаар дамжуулаад мэдрэлийн энэ судсуудаа дамжуулаад биеэр одоо ингээ гүйлгдэг гэсэн үг байхгүй юу? Тархи яаж ажилтгийг гэдгийг ингээд нэг жишээгээр маш хэлбэрхнаар та бүхэн тайлбарлаж өгье. Жишээлбэл ийм халуун юмд хуруугаараа хүрлээ гэж бодоход яг уу гэхээр хуруунд байгаа мэдрэлийн зүуд нугасаар дамжуулаад тархи руу гар халж ийн гэдэг мэдээллийг явуулна. Тэгүн гот тархи нөгөөдг нь ингээ боловсруулсан гутаа хүй халуун юмд хүрсэн мэн гараад тараа гэдэг мэдээллийг нугасаар дамжуулаад буцаад энэ мэдрэлийн ширхгүүдээр дамжуулаад хуруунд өгнө. Тэр үед бидний булчин шүрмэс энэ мэдээллийг хүлээж аваад гараа татаж авах энэ үйлдэлийг ердөө 1-2 секундын дотор хийдэг буюу бидний тархи бол ийм эрчимтэй, ийм одоо 400-500 км/сек хурдтайгаар тархи нугас мэдрэлийн эрхтэн тогтолцоонууд болон 5 мэдрэхүүнүүд хоорондоо мэдээлэл солилцдог байна. Тэгээ энэ мэдээлэл юугаар дамжиж солилцдгийг гэхээр мэдрэлийн эс ширхгүүдээр нейропептид, нейротрансмиттер гэх мэтчлэн нарийн хүний энэ бие бүтцээр дамжиж ингэж мэдээлэл солилцдог байна. Тэгээд хүн гэдэг чинь тэгвэл яг ухтаа юу юм бэ гэхлээр хөөрөмж байна. Цахилгаанаар ажилтдаг биохими машин гэж байгаа. Цахилгаанаар ажилтдаг гэж яагаад хэлж байгаа юм гэхээр энэ нейротрансмиттер, нейропептид энтрүүд нь хоорондоо мэдээлэл дамжуулж хоорондоо холбогдохдоо дандаа цахилгаан долгион ялгаруулдаг буюу бидний одоо ингээд бодож байгаа тархийг хөндлөнгөөс нь харах юм бол ингээд хаа сайгүй гэрэл гэлбэж цацарсан ийм цахилгаан робот маягийн ингэж харагддаг гэсэн үг байхгүй юу? Тэр хүн гэдэг бол үнэндээ яагаад гэхээр цахилгаанаар ажилдаг.
Тэгээд тархи нугасны тогтолцоо нь бол яг л энэ компьютерийн мэдээлэл дамжуулагч утас, компьютерийн CPU, компьютерийн нөгөө хардверүүд чиг ингэж ажилладаг. Харин тэрэн дотор байгаа тэр нөгөө компьютер зүүм суулгах юм уу, Google Meet суулгах юм уу гэдг нь бидний аз жаргалтай амьдрах програм юм уу, зовлон шаналлтай амьдрах програм юм уу гэдгийг тодорхойлдог байна. За тэгээд яг үнэндээ энэ мэдрэлийн эрхтэн тогтолцоонууд бидний энэ 5 мэдрэхүү ер нь бидний бүх биеийн эрхтэн тогтолцоо бол тархинд мэдээллийг яаж хүлээж авч яаж боловсруулж тархи тэр мэдээллийг юу гэж үзэж байгаа буюу бид ямар өнцгөөс энэ мэдээллийг харж байгаа, ямар өнцгөөс энэ асуудлыг харж байгаа гэдгээс шалтгаалаад тархи бол үнэндээ ингээд симпатетик мэдрэл, парасимпатетик мэдрэл гэдэг юм хоёр гормоор ажилладаг гэх юм уу та. Тэгээд симпатетик мэдрэл нь болохоор бидний стрессийн үеийн энэ мэдрэлийн үйл ажиллагаа буюу бид нэр стресстгээд тархи автоматар симпатетик гэдэг энэ мэдрэлийг асаагаад тайвширахад автоматар парасимпатетик гэдэг мэдрэлийг асаадаг. Юун дээр үндэслээд ингээд симпатетик, парасимпатетик гэж асаагаад байгаа юм бэ гэхлээр софтвер буюу бидний тархинд байгаа санамж, итгэл үнэмшил, програмууд, бидний бодол мэдрэмжүүд бид энэ зүйлийг яаж харж байгаа юм гэдэг энэ үнцэг дээр үндэслээд нэг бол тархи симпатетик мэдрэлээ асаана, нөгөө бол парасимпатетик мэдрэлээ асаадаг байна. Тэгэхээр симпатетик мэдрэл асна гэдэг нь юу гэсэн үг юм гэхээр энэ чинь нөгөө автоматар ингэж асж байгаа дунд тархи нь үүнийг автоматар энэ гормыг өөрчилж байгаа учраас хүн симпатетик мэдрэл асаахад стрессддэг гэсэн үг. Буюу яг амтнаар жишг юм бол ингээд араатай амтнд хөөгдөж байгаа буг гөрөөс юу болох вэ гэхээр хүүхэн хараа нарийсаад орчин тойрноо маш сайдар анзаараад надад энэ амтнаас зүхтах ямар боломж байна, ороод нуугдчих ямар зай завсар байна тий. Энэ амтнаас зүхтахын тулд би яах вэ гэдэг тооцооллыг энэ тархи нь хийнэ гэсэн. Тэгээд энэ үедээ хүний шүлс ялгарахгүй, бамбаа булчирхаан үйл ажиллагаа шал өөр гормоор ажиллана, уушиг, зүрх, ходоод, элэг гэх мэтчлийн эдгээр эрхтнүүдтэй шал өөр гормоор ажиллана, нарийн бүдүүн гэсэн өөрөөр ажиллана, бөөрийн дээд булчирхай ажиллаад түүнээс кортизол буюу стрессийн даавар гормон ялгарна. Гэх мэтчлэнгээр ингээ хүний өсний ширхгээс хөлийн уул хүртэл бүх биеийн үйл ажиллагааг бидний энэ симпатетик мэдрэл бол ингээ өөрчилдөг байна. За тэгтэл бууг одноо ингээ чононд хөөгдөөд араатай амтнд хөөгдөөд амьд гараад 15 минутын дараа аюул өнгөрсний дараа яах юм гэхээр 5 метр хүүгээрээ аюулгүй болсон гэдэг энэ мэдээллийг хүлээж авангуудаа тархи маань өөрөө автоматар парасимпатетик гэдэг мэдрэлээ асаах нь байна. Тэгэхээр энэ парасимпатетик гэдэг мэдрэл нь асаар яах юм гэхээр хүүхэн хараан туцаж томроод тайвшраа тий. Сая нөгөө нэг юм хөх тэнгэр мингэр орчин тойрноо илүү том зургаар нь хараад тайвнаар хараад заавал аналитик дүн шинжилгээ хийхгүй зүгээр түүнийг ингээ харна гэсэн үг тий. За тэгэн гут энэ үед яах юм гэхээр идэх, амрах, тайвшрах, нөхөн төлжүүлэх гэх мэт үйл ажиллагааг маань хүний шүлс ялгаралт гарна, бамбаа булчирхай үйл ажиллагаа өөр болно тий. Уушиг зүрхэн тайвширна, ходоод нь бол сая нэг хоол боловсруулах боломжтой болоод ингээд ходоодны шүүрлээ гаргана, хилэг маань ингээд бохирдлыг нь шүүн, ходоод гиз маань хоолоо боловсруулна, хилэг маань шээсээ ялгаруулна, нөхөн үрчүүн эрхтэн тогтолцоонууд ажиллана гэх мэтчлэнгээр альва асуудлыг тий яаж харж байгаа, аюул гэж үзэж байгаа мó, аюул биш гэж үзэж байгаа мó гэдэг дээр үндэслээд тэр нь өөрөө юун дээр үндэслэх юм гэхээр бидний бодол, мэдрэмж, бидэнд байгаа санамж, итгэл үнэмшил, програм, хүсэл эрмэлзэлээр маань үндэслээд арих энэ софтвер дээр үндэслээд бидний харах өнцөг ямар байх юм гэдгийг тогтоод тэгээд бид нэг бол симпатетик асаа, нэг бол парасимпатетик асаа гэх мэтчлэнгээр ингэж амьдардаг байна. За тэгэхээр тархины тухай ингэж их нарийн үзэж байгаа нь яах гэж байгаа юм гэхээр энэ бидэнд байгаа энэ бодол, мэдрэмж, санамж, итгэл үнэмшил, програмууд маань яг үнэндээ бидний биеийн үйл ажиллагааг автоматар симпатетик байх юм уу, парасимпатетик байх юм уу гэдгийг шийддэг буюу бид нар энд байгаа бодлоо өөрчилж, тархиа зөв мэдээллээр хангаж, зөв байдлаар програмчилж, зөв санамж, зөв итгэл үнэмшил, хүсэл эрмэлзлээ тархиндаа асаах нь бидний энэ бүтэн биеийн үйл ажиллагааг буюу автомат үйл ажиллагааг нь удирддаг. Тэгээ ингэснээр бид өвчлөх юм уу, эрүүл байх юм уу, аз жаргалтай нэгэн байх юм уу, зовлон шаналлтай нэгэн байх юм уу, юу өмсөх юм, юу идэх юм, амьдралдаа яг ямар шийдвэр гаргах юм, ямар дадал зуршил суулгах юм энэ гэдгийг маань хамгийн эхлэлийн цэг нь өөрөө энэ тархи юм. Програмчлах гэж яагаад хэлээд байгаа юм гэхээр бидний олон дахин давтаж бодсон бодол, олон дахин мэдэрсэн мэдрэмжүүд өөрөө автоматар биед програм болоод суучдаг учраас энэ програм нь өөрөө хүний өдөр тутмын бүх гаргаж байгаа сонголтууд,
мэдрэмжүүд, ааш аврууд, зан төрхүүд, бидний хийж байгаа зөв буруу сонголт, аз жаргалтай байх хэсэг, зовлон шаналтай байх хэсгийн 95%-ийг нь давтан үйлдэж байгаа энэ програм болчихсон энэ ухамсаргүй хийгдээд байгаа энэ парасимпатикээр ч юм уу, симпатикээр ч юм уу хийгдээд байгаа автомат үйл ажиллагааны горимууд маань өөрөө 95%-аар өчигдрийнх өнөөдөр давтагдаад, өнөөдрийнх маргааш давтагдаад ингээд бидний амьдралыг шийддэг ахна. За үүнийг бол манай доктор Joe Dispenza багш Your personality creates your personal reality гэж хэлээд байгаа байхгүй. Буюу чиний зан төлөв буюу бидний энэ ухамсаргүй 95%-аар давтаж хийж байгаа програмууд, бидний энэ бодол мэдрэмжүүд биднийг хэн байхыг буюу ааш аврыг, аз жаргалтай байх хэсгийг, зовлон шаналтай байх хэсгийг, эрүүл байх хэсгийг, өвчтөй байх хэсгийг, мөнгөтэй байх хэсгийг, мөнгөгүй байх хэсгийг, бусдаар хайрлагдаж хүндлэгдэх хэсгийг, мөнгөд бүтээх юм уу, харилцаа хамтрал бүтээх юм уу, мэдчлэн бидний бүтэн амьдралыг маань өөрөө 95%-ийн бодол мэдрэмж програмууд шийддэг гэсэн үг байна. За тэгэхээр тарих гэдэг маань одоо ямар хэрэгтэн гэдгийг ойлгоод авчлаа. Тэгэхээр тархиа өөрчил гэдэг нь өөрөө яг юу гэсэн үг юм гэхээр бид энэ тархинд байгаа програмууд, итгэл үнэмшил, энэ ой санамжуудыг өөрчилнө гэсэн үг байхгүй юу? Тархинд байгаа энэ гүн бат холбогдсон байгаа энэ програм, тархинд гүн бат холбогдсон байгаа энэ мэдрэлийн эсийн синапсын холболтуудыг өөрчилж ээж хүн шал өөр хүн шиг аашилж авиралж, шал өөр хүн шиг алхаж гიშгэж, шал өөр хүн шиг бодож сэтгэж, шал өөр хүн шиг мэдэрч, шал өөр хүн шиг үйлдэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бүгд маань бүгдөө тархинаас гарч ирдэг тийм үү? Бидний энэ тархинд гүн бат суугдчихсан байгаа энэ програмуудыг бид хэрхэн өөрчлөх юм бэ гэх юм бол далд ухамсарт гүн бат нэвтрэх хэрэгтэй гэсэн. Яагаад тэгэхээр програм болтлоо хүний тархинд суудсан гэдэг маань бид нэр түүнийг ухамсартай ухамсаргүйгээр маш олон дахин бодоод, маш олон дахин мэдрээд, маш олон дахин үйлдсэн гэсэн үг буюу бидний тархинд ийм үндсэн 3 хэсэг байдаг гэсэн. Одоо неокортекс буюу тархины гаднах энэ үрчгэр хунгар хэсгэрээрээ бид нар боддог. Неокортекс дотор байгаа фронтал лоб буюу энэ урд хэсгээрээ бид нар ууртаа баймааргүй байна. Муухай зүйл бодмааргүй байна. Муухай ааш гаргамааргүй байна гэж ингэж боддог гэсэн. Гэтэл бидний тархины дунд хэсэг буюу яг үйлддэг хэсэг нь энэ юу бодож, юу хүсэж байгаа дээр үндэслээд энэ үйлдэлээс биднэрт ямар мэдрэмж төрсөн бэ гэдэг энэ үйлдэлийг мэдрэмж болгон хувиргадаг, үйлдэлийг ой санамж болгон хувиргадаг юм хэсэг гэсэн үг байхгүй юу? Тархийг яг үндсэн нөгөө програмыг агуулад байгаа хэсэг нь cerebellum буюу бага тархи. Энэ бага тархи нь яадаг юм гэхээр хөдөлгөөний тэнцвэрийг хариуцдаг буюу бидний одоо нөгөө нэгэнд програм болгоод ирсэн бодоод үлдээд ингээ олон дахин давтцсан ямиг маань програм болгоод шууд бага тархинд програм бичигддэг. Тэгээд энэ бага тархинд бичигдсэн програмыг өөрчлөхийн тулд алт ухамсарын гүнд шингэсэн бага тархинд шингэсэн энэ програм руу нэвтрэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэг юм мөсөн уулын зураг байдаг штэ. Далд ухамсар 95%, 5% нь нөгөө ил ухамсар буюу бидний conscious mind, далд ухамсар 95% гэдэг нь бидний subconscious mind буюу unconscious mind. Тэгэхээр энэ хоёрын хооронд юу байгаа юм гэхээр бидний analytic mind гэдэг гэсэн үг. Яг одоо энэ усны гадарга гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр энэ усны гадаргаас даваад бид нэр энэ 95%-ийн далд ухамсарын програм руу 5%-ийнхаа ил ухамсарын хүсэл эрмэлзлээрээ нэвтрэх хэрэгтэй болдог. Тэгэхээр үүнийг хэрхэн хийх юм бэ те? Хүн ингээд өөрчлөгдөн гээд маш их хүсээд маш эрчтэйгээр ямар нэгэн сургалтанд суугаад ч юм уу те? Тэгэн гутаа хэд хоног гой хичээлж байгаа л хайчдаг штэ. Эсвэл би ингээл муухай юм бодохгүй гээл өөртөө шийдээл те маш их хүсэл тэгснэ нэг хэд хоног ч юм уу хэдхэн цаг ч юм уу эсвэл хэдэн минут яг гоё юм бодож байгаа л хэсэг хугацааны дараа өөрөө ирэхгүй дахиад нөгөө бодоод байдаг онцгой таагүй юм бодцсон байж байдаг ч юм уу. Би ёстой дахиж уурлахгүй гээл ингээл өөртөө андгаа тангарыг тавьсан ч гэсэн хамгийн их дүүцдэг бидний хамгийн их дургуй нөгөө үйл явдал ингээл бидэнд тохиолдоход өөрийн мэдлгүй л нөгөө байдлаараа реакцлцсан явж байдаг. Яагаад ингэж идэг юм бэ гэдэг асуултыг тавих хэрэгтэй буюу бид хэрхэн тархиа програмчилж тархиа өөрчлөх юм бэ гэдэг асуулт үүнээс гарч ирнэ. Үүнийг хэрхэн хийх вэ гэхлээр бид тархины долгионоо унгаан далд ухамсартаа нэвтрэх буюу энд програмыг засах хэрэгтэй. Үүний тулд хүн маш их сэргэг ухамсартай амьдрах ёстой. Одоо жирийн өдрийн цагтаа харин бясалгал хийхдээ яах ёстой гэхэд тархины долгион унгаах ёстой. Тэгэхээр манай тархиа өөрчлөх сургалт бол хэрхэн тархины долгионоо унгаадгийг, далд ухамсарт байгаа програмдаа хэрхэн нэвтрдгийг, үүнийг хэрхэн өөрчлөлтгийг гэдгийг хам алхамтайгаар заадаг гэсэн. Яагаад ингэж заавал сургалт авч үүнийг алхамаар сурах гээд байгаа юм гэхээр бид нэр зүгээр ингээд ямар ч гоё мэдээлэл аваад ямар ч гоё хэрэгтэй үнэн мэдээлэл авсан байсан ч гэсэн үүнийг яг хийж
өөрийн дадал зуршил болгож ухамсаргүй үйлддэг шахуу юм дадал зуршил болгохоос нааш бид тархиа өөрчилж чаддгүй гэсэн. Яагаад тэгэхээр бидний хүсэл гэдгийг чи хариуцдаг тархины урд хэсэгтэй frontal lobe, neocortex гэдэг хэсэг бид нар яг үйлдээд эхлэхэд хүн уурлахгүй байх гэдэг чинь ийм байх юм байна. Хайр дүүрэн байх гэдэг чинь ийм байх юм байна. Хүний бурханлаг мөн чанар чинь ингэж мэдрэгдэх юм байна гэж мэдэрч байгаа хэсэг нь дунд хэсэгтэй. Харин програмчлал нөгөө бидний зан төрөх болтлоо ингээд суудсан юм чинь бидний бага тархинд байгаа. Энэ бага тархи бол биеийг удирддаг тархи учраас бидний хүсэл эрмэлзлээс үл хамааралтайгаар шууд өөрөө биеэ дагаад ажилдаг, шууд өөрөө биеэ дагаад үйлддэг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бага тархи руу нэвтрэхийн тулд бид нар маш системтэйгээр шинжлэх ухаанчаар энэ тархины долгион унгаа харгачлал, долгионоо унгааж агаад энэ даалт ухамсар буюу хүний тархины тета, дельта төвшөнд гүн бат суугдчихсан байгаа энэ програмчлал руу нэвтрэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр үүний тулд бид нэр сургалт зохиогоод байдаг байх нь. Манай тархиа өөрчил сургалт гэдэг сургалт маань иймэрхүү агуулгыг хүмүүст өгдөг байх нь. Тэгээд үе шаттайгаар маш гайхамшигтайгаар дүр дүнтэйгээр хүний энэ нөгөө нэг даалт ухамсарлуу хүнийг сайн нэвтрүүлж чаддаг учраас 100 мянган хүнд хүрчихсэн. Тэгээд энэсээ одоо ингээд supernatural гэдэг штеп. Твийн бус гайхамшигтай шидтэй хувилгаан ийм гайхалтай үр дүнгуудыг манай суралцагч маань ингэж гаргадаг байх юм байна. За тэгэхээр одоо дараагийн хэсэгтээ хэдүүлээ. Ер нь бол тархиа өөрчлөх гэж юу гэсэн үг юм? Тархиа програмчлах гэж юу гэсэн үг юм? Хэрхэн үүнийг хийх талаар ерөнхий ойлголтоо авъя. За үүнийг ойлгохын тулд тархины долгион гэдэг агуулгыг хэдүүлээ үзэх хэрэгтэй. Тархины долгион гэдэг маань өөрөө юу юм гэхээр өдөр тутамдаа 60-аас 80 мянган бодол боддог гэж тархи судлаач эрдэмтэд маань ингээд тооцоо гаргаад ирсэн байгаа шүү дээ. 60-аас 80 мянган бодол бодохын тулд бидний тархи ингээд хідэн хэсэг хуваагддаг. Яагаад тэгэхээр өдөрт хүн 60-аас 80 мянган бодол бодохын тулд секундэд бараг нэг түүнээс олон бодол бодох хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр секунд тутамд нэг бодол бодно гэхээр чи хүний тархи зэрэг олон хэсэг хуваагдаж олон бодлыг зэрэг бодож ээж үүнийг хийдэг гэсэн. Энэ бол хүний тархи маш идэвхтэй ажиллаж байгаа, маш их юм эмх замбраагүй ажиллаж байгаа буюу хүний тархи ингэж ажиллаж байхдаа бета давтамж долгион дээр ажиллаж идэг гэсэн. За тэгээд бета давтамж долгион дээр буюу бид нар нөгөө бидний амьдралд ингээд тохиолдоод өнгөрчихсөн бид нар мартаж чадахгүй түүнийг байнга бодож идэг нэг бодлыг маань тархины баруун хэсэг бодож ялаа гэж бодоход нөгөө мөнгө олох хэрэгтэй өглөө осол мөнгө гэдэг бодлоо бид нар тархиныхаа одоо хайшин дээд хэсгэр ч юм уу бодож ялаа гэж бодоход нөгөө үр хүүхэд хоол хийх ёстой, ингэх ёстой, тэгэх ёстой, гэр бүлээ авч явах ёстой, тэжээх ёстой, карьерийн талаар бодол, найзын талаар бодол гэдэг ингээд үгүүдээ л ихэд бид нартэй машин барьж байхдаа замаа харна, хажуудлах машинаа харна, урд гартгаа харна гэх мэт. Зэрэг ингээд бодохдоо бид нар өдөрт ингээд ийм олон юмыг зэрэг бодоод өөрөө ч мэдэхгүйгээр зарим нь автоматар бодоод зарим нь яг тулгараад ирсэн үед нь бодоод энэ маягаар секундэд нэгээс олон бодол бодоод бидний тархи бета давтамж долгион дээр ажилладаг байна. За тэгээ энэ бетанаас дотроо бага дунд өндөр гээд бета давтамжтай. За үүнийг бол бид нэр хичээл дээрээ маш дэлгэрэнгүй сайхан ярина. За тэгээ өдөржин ингээд босхоос эхлүүлээд унтах хүртлээр маш идэвхтэй аналитик байдлаар ингэж тархиа ажиллуулж явж байгаад бид нэр шөнө унтахдаа өглөө сэрхийн өмнөхөн 2 удаа альфа давтамж долгион дээр бидний тархи ирдэг байна. Унтчих үед бидний тархи тета буюу даалт ухамсарын давтамж долгион руу, дельта буюу гүн даалт ухамсарын давтамж долгион руу ордог байна. Тэгэхээр унтчихтаа бид нар угаасаа энэ давтамж долгионууд руу ордог. Тэгэхээр тархины долгионыг унгаах хэрэгтэй. Гэхдээ дельта руу унахгүй байсан ч тархины давтамж долгион тета дээр ирэхэд бид одоо бидний сургалтын суугчдын нэрлэгээр квант талбарт гарах буюу тархины долгионы унгаагаад даалт ухамсарын програмчлал руу нэвтэрдэг. Үүний тулд яах юм гэхээр бид нэр бясалгалын аргаар нэвтэрдэг. Тэгэхээр даалт ухамсар руу нэвтрэхгүй байхын хамгийн хор хохиролтой юм нь юу юм гэхээр тархины долгионоо унгаахгүйгээр жишээлбэл зүгээр ингээд сууж агаад за би баян болмоор байна гэл би үнэхээр баян хүн, мөнгө миний дээрээс бороо мэт тасгарч जैन би баян гэд өөртөө хэлэхэд тархины долгион унаагүй буюу энэ тархи ингээ итвэхтэйгээр ажиллаж байгаа үедээ өөдөөс нь яадаг вэ гэхээр анализ дүн шинжилгээ хийгээд бити худлаа яриад байгаа чи дансан дотор чинь тэдэнд хүрээлэн чи тийм ажилтаа идэг штэ чиний цалин тийм байхад мөнгө бороо шиг яаж уурсах юм гэх мэтчлэнгээр юм эсэргүүцэх бодлыг хүнд төрүүлдэг байхгүй. Тийм учраас хэрвээ ингээд амжилтгүйгээр аффирмашн хийжсэн суралцагч маань бол яг мэднэ бах. Би баян, би хөөрхөн, би хайр дүүрэн ч юм уу. Эсвэл би маш амжилттай гэд батламж үгс хэлэхэд ийм зүйлийг мэдэрхий хичээхэд
бидний тархи эсэргүүцдэг, үүнийг хүлээж авдаггүй. Тийм учраас энэ conscious mind-ыг, subconscious mind-ыг дундан зааглаад байгаа тий ил ухамсарыг далд ухамсараас дундан зааглаад байгаа энэ аналитик тархи гэдэг зүйлийг унтраах буюу бид тархины долгионоо бетагаас альфа руу, альфагаас тета руу унгааж байж буюу далд ухамсар руу нэвтэрч ээж сая энэ тархийг үр дүнтэй програмчилдаг байх нь байна. Үүнийг бясалгалаар хийдэг бид өөрчлөлт сургалтанд сууж исэн бүх хүмүүс мэднэ те тархины долгион унгаах гэдэг ийм хэсэгтэй. За тэгээ далд ухамсар руу нэвтрэх үе шаттай ийм аргачлалтай байдаг. Тэгээ энийг ингээд ганцхан ийм зүйл ярих биш те бид нар амьсгалын техник хэрэгэлдэг. Доод 3 хүртнээс одоо энийг бас ярихын тулд ингээд хүрдийг яриад те хүртэнд үүссэн блокийг яриад тэгээд ингээд доод 3 хүртнээс энергийг суулж татаад 4-р хүртэн дээр авчрах, зүрхэн хүртэн дээр авчрах. Тэгээ үүнээс дахиад дээшлүүлээд тархийг буюу одоо энэ хүний сүнслэг ийм дээд 3 хүртийг энергиэр хангах гэдэг ингээд ийм маш нарийн ойлголтуудыг шинжлэх ухааны буюу одоо энэ доктор Joe Dispenza багш тэгээд Dolores Cannon за тийм дээрээс нэмээд орчин үед одоо миний бас нэлээд сайн ингээд судлаад байгаа Matthias De Stefanoгийн гайхалтай хүмүүсийн судалгаа, шинжилгээ, баримт нотолгоо арга техниктээр үндэслээд маш шинжлэх ухаанчаар маш үр дүнтэйгээр бид нэр тархины долгионыг унгааж байгаа, далд ухамсар руугаа нэвтэрж байгаа. Тэгээ бидний амьдралын 95% шийдээд байгаа энэ програмуудыг бид нэр засаж янзалдаг байх нь байна. За тэгэхээр өнөөдрийн хүртэл яагаад энэ болгоныг ярьж байгаагүй юм бэ те би жилийн өмнөөс л энэ агуулгыг суралцагч нартаа зааж өгөөд манай сургалтанд суусан хүмүүс жилийн өмнөөс л үүнийг хийж эхэлсэн. Яагаад Сувдаар эндсэн дорж гэдэг подкастн дээр үүнийг ингэж дэлгэрэнгүй ярьж байгаагүй юм бэ гэхээр үүнийг бид мэдээд яг хийхгүй л бол буюу зөв зүйтэй арга техникээр шинжлэх ухааны зөв зүйтэй арга техникээр хийхгүй л бол үр дүн гардаггүй. За тэгээ буруу зөрүү одоо хэдийн энэ сайхан мэдээллийг авсан ч гэсэн буруу зөрүү одоо бясалгал хийгээ ч юм уу үр дүнгүйгээр бясалгаад үр дүнгөө аргачлалаар далд ухамсартайгаа буруу зөрүү байдлаар харьцах юм бол бидний далд ухамсарт харин ч муу үр нөлөө ирдэг. За жишээлбэл хэрэгтэй хэрэггүй юм а далд ухамсараараа оролдуулаад хэрэгтэй хэрэггүй далд ухамсарыг мартуулсан байсан ой санамжуудыг сануулгах те бага насны хүнд хэцүү травмаг сануулгах ч юм уу ховстуулаад буруу зөрүү програм суулгуулчих ч юм уу ийм эрсдэл аюул бас байдаг байхгүй юу. Тэгээ энэ бүх юмнаас болоод би өнөөдрийг хүртэл далд ухамсарыг бас хамаагүй ярьж байгаагүй. Далд ухамсараар тийм энэ програмчлал ийм нарийн ширээ юмнуудыг хамаагүй ярьж байгаагүй. Гэхдээ яагаад одоо ярих шалтгаан бий болсон бэ гэхээр манай сургалтанд суусан зарим нэг хүмүүс подкаст хийгээд тарих програмчлах ингэх тийх гээд ингээ хагас дутуу буруу зөрүү мэдээлэл өгөө далд ухамсартайгаа буруу ажиллаад асуудалтай болчихсон хүмүүс манай сургалтанд сүүлийн үед маш их орж ирж байгаа. Тэгээд далд ухамсарын талаар маш буруу ойлголттой буруу зөрүү ажилласнасаа болоод бага насны хэрэгтэй хэрэггүй травмагаа санаад тэгээд ингээд бодохгүй бай гэсэн ч нөгөөдөл нь бодогдоод тэгээ нөгөө угаасаа өдөр тутамдаа тий өөрийнхөө 95% програмыг яа гэж ядчихэтэл нь дахиад нэмээд буруу зөрүү зүйлсийг оролцсноос болоод далд ухамсарыг нь хамаагүй оролцсноос болоод асуудалтай болсон хүмүүс маш их ирж байгаа. Тэгэхээр үүнээс болоод тий эдгээр шалтгаануудын улмаас би подкаста энэ тал руу бас нэлээ ярьж таниулъя, ухуулъя, далд ухамсарыг хүмүүст нарийн танилцуулъя. Тарих гэдэг чинь яг ямар эрхтэй юм? Програм гэж яг юу юм? Програмыг хэрхэн засах юм? Тархиа хэрхэн өөрчлөх юм гэдэг талаар мэдээллийг олгоё гэж бодоод энэхүү подкастыг хийсэн юм аа. За тэгээ та бүхэн маань подкастыг маань сонссон бүгдэнд нь баярлалаа. Бүгдөө тархиа сайхан зөв програмчлаад тархиа өөрчлөөд амьдралаа өөрчлөе. Энэ чиглэлээр зөв сайхан амьдралын тухай, бурхны тухай, хайрын тухай, харах өнцгийн тухай, хүмүүстэй хэрхэн эрүүл зөв харилцаа үүсгэх, өөрийн хил хязгаар баундрыг хэрхэн өөрчлөх гэх мэтчлэн манай энэ тархиа өөрчлөлт сургалтын дээр яригддаг бүх сэдвүүдийг би нэг нэгээр нь барьж аваад нэлээд одоо юм улс уртай, шинжлэх ухааны баталгаа нотлоготой, судалгаатай тий үндсэлтэйгээр их сурвалжтайгаар нь хамгийн гол их сурвалжийг нь үнэн боддоор нь зөв зүйтэйгээр нь хэлээд Сувдаар эндсэн дорж подкаста илүү сонирхолтой, үр дүнтэй, илүү нээлттэй, өргөн хүрээтэйгээр та бүхэнтэй цаашдаа хүргэх болно. За тэгээ тархины тухай, тархиа програмчлах тухай, тархиа өөрчлөх гэж юу болох тухай ярьсан энэхүү подкаст маань та бүхэн таалагдах юм бол бусдтай
хурцтай шеэрлээрээ. Яг тэгвэл энэ хүний амьдралд дэндүү чухал, бидний амьдралд дэндүү их нэг нөлөөтэй ийм чухал сэдв байгаад байгаа. Тэгээ үүнийг ойлгож ухаарах нь, үүнийг засах нь яг ингээд зөв аргачлалаар хийх нь эргээгээд хүн бидний амьдралд маш чухал зүйл юм шүү. Тэгээ манайх бол энэ том мэдлэгийг, мэдээллийг, энэ аргачлалыг сургалтаараа 300 мянган төгрөгөөр бусдад дамжуулдаг. Тийм учраас манай сургалтанд суусан бүх хүмүүс талархал дүүрэн, ол зомог дүүрэн маш бага үнээр маш чухал сургалтанд суулаа. Зөндөө их юм мэдэж авлаа. Амьдралаа өөрчлөлөө, харилцаагаа өөрчилжлөө, эрүүл мэндээ өөрчилжлөө, өөрийнхөө зан төлөвийг өөрчилжлөө гэдэг ингэж их сайхан эрэх сэтгэлтэй байдаг юм шүү. Тэгэхээр та бүхэнтэйгээ дараагийн подкастаар уулзцгаая. Түр баяртай.